Сайн байцгаана та нартай өнөөдрийн мэндийг хүргэе. Бизнес менежментийн зөвлөх дижитал маркетинг менежментийн ментор Гантия байна. Ингээд би өөрийнхөө бизнесийн YouTube сувгийг эхлүүлж байгаадаа маш их догдолж байна. Өмнө нь болохоор би Money Education гэдэг YouTube сувгийг Америкийн нэгдсэн улсад суралцах хүсэлтэй залуучууд, англи хэл суралцах хүсэлтэй хүмүүс, хүүхдүүдэд зориулаад нээж байсан бол энэ удаа би өөрийнхөө бизнесийн YouTube сувгийг нээж байгаадаа үнэхээр их баяртай байна. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр хэрхэн 100 саяын ашигтай бизнесийг эхлүүлэх вэ? Эсвэл өөрийнхөө бизнесийг 100 саяын ашигтайгаар хэрхэн авч явах вэ гэдэг талаар бизнесийн туршлагаасаа үндэслэж хуваалцах хүсэлтэй байна. Хамгийн нэгдүгээр өөртөө өгөх сургамж маань юу байсан бэ гэхээр мөн бусад хүмүүс бизнесээ эхлүүлэх гэж байгаа эсвэл бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа бол ямар ч үед уйдахгүй өөрийнхөө хийж чадах дуртай зүйлийг олох маш чухал гэж хэлмээр байна. Тухайлбал би одоо Америкийн нэгдсэн улсад анх сурах гэж ирээд өөрийнхөө Америкт сурж байгаа туршлагуудыг Facebook дээр анх бичиж постлж яаж сурж байгаа тухайгаа бичиж байсан. Тэгээд үүнийг бол би бичихтэй хүмүүс зөвлөхтэй бол хизээч уйдахгүй маш сонирхолтой сэдв байдаг байсан л та. Ингээд маш олон хүмүүс над руу чат бичиж дүүгээ сургая, өөрөө сурыг, хүүхдээ сургамаар байна, Америкт яаж сурах вэ гэдээ асуудаг байсан. Ингээ олон хүмүүст хандах болсон учраас би өөрийн Money Education Facebook хуудсыг нэгээд тэн дээр одоо олон зөвлөгөөнүүдийг бичснээр өөрийнхөө сургалт хөтөлбөрүүдийг анх гаргаж байсан ийм түүхтэй байгаа юм аа. Ингээд дээрээсээ үндэслээд энэ 7 жилийн хугацаанд онлайн бизнесээ хийж байхдаа хүн ер нь өөрөө яг дуртай зүйлээ олох юм бол ямар ч үед уйдахгүй ингээл түүнийхэн төлөө хөдөлмөрлөж чаддгийм байна гэж харж ирсэн. Тэгээд дараа нь би бизнесийн сургалт хөтөлбөрүүдийг гаргаж эхэлсэн байгаа. Яагаад тэгэхээр би өөрөө Америкийн нэгдсэн улсад бизнесийн менежментийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалж 3 жил сураад төгссөн. Тэгээ энэ сэдвийг бол би ярихдаа бол хизээж удахгүй хэдэн цагаар чамаагүй би бизнесийн талаар ярьж чадах учраас одоо ингээд өнөөдөр бас ингээд бизнесийн YouTube сувгаа нэгээд эхэлж байгаадаа маш их баяртай байна. За нэгдүгээрт нь тэгэхээр та бүхэн маань өөрийнхөө хамгийн дуртай хийх зүйлээ хүн чамд мөнгө төлөхгүй байсан чамаагүй ад жаргалтайгаар хийж чадах зүйлээ олоорой гэж хэлэх байна. Хоёрдугаарт нь гэвэл тууштай тогтвортой хийж байхаа. Та өөрийнхөө бизнесийг одоо хөгжүүлэхдээ сошиал медианы аль нэг сувгийг ашиглаад хөгжүүлэх хэрэгтэй. YouTube, Instagram, Facebook, TikTok аль нь хэрэглэхэд танд илүү ойлгомжтой, тохиромжтой, таны илүү мэддэг платформ байна. Тэрэн дээрээ та одоо өөрийнхөө хийж байгаа ажлыг бусдад танилцуулах хэрэгтэй. Ингээд нэг сувгаа хөгжүүлчих юм бол та цаашид өөрийнхөө хөгжүүлэх гэсэн сувнуудаа хөгжүүлэх боломжтой байгаа. Тэгээ миний хувьд болохоор анх Facebook-ыг анх хөгжүүлж эхэлжсэн. Дараа нь YouTube, тэгээд Instagram, тэгээд TikTok гэдэг ингээд цаашаа хөгжүүлээд явж байгаа. Яг нэгэн зэрэг бүх сувгуудаа хөгжүүлнэ гэвэл маш их цаг зав гардаг юм байна лээ. Гэхдээ та үнэхээр хамт олноо бүрдүүлээд хийж чадах юм бол болохгүй зүйл байхгүй. Ингээд дараагийн сургамж маань юу байсан бэ гэхээр бусдын тусалцааг авах. Эхлээд би бүх юмаа ганцаараа хийдэг байсан. Сүүлдээ ингээд бараг шахантах шат руугаа орж исэн. Хоолбол одоо харилцагчтайгаа ярилцах, Facebook-ыг хөтлөх, дизайнаа хийх, вебсайтаа хөтлөх, блогоо бичих, видео хийх гэдэг эхлээд бол бүх зүйлийг ганцаараа хийдэг байсан бол сүүлдээ баг хамт олноо бүрдүүлээд яг хийж чадах хүмүүст нь ажлыг хуваарлаад ингээ өгсөн чинь өөрөө илүү их бүтээлч болж бизнесээ улам цааш нь авч явах хүсэл мөрөөдөл маань илүү нэмэгдсэн, бүтээлч болсон гэж хэлж болно. Ингээд бизнесийг ганцаараа хийхэд маш амаргүй. Тийм учраас баг хамт олноо зөв хүмүүсээ өөрийн багтаа оруулж хамтарч ажиллах нь хамгаас чухал байгаа. Мөн дээрс нь танд сайн ментор зөвлөх, таны мэдхгүй чадахгүй зүйлийг зөвлөж хэлж өгдөг менторуд бас маш их чухал байдаг юм билээ. Ингээд бизнесийн менежментийн сургууль сурж байхдаа би 18 төрлийн бизнесийн менежментийн хичээлийг үзээд тэгээд сургуулаа төгссөний дараа яг бизнесээ эхлэх гэсэн чинь маш олон зүйлүүдийг одоо хийж чаддгүй гэдгээ олж харж ирсэн учраас үүнийг нь хийж чадах менторуудын хөтөлбөр сургалтуудад жил болгон оролцоод явуулсан. Одоо би жил болгон өөрийнхөө мэргэжлийг, бизнесийн мэргэжлийг дээшлүүлэх сургалт хөтөлбөрүүдэд бол байнга хамрагддаг юм аа. Ингээд та бүхэн маань бусдын тусалцааг бизнестэй заавал аваарай гэж зөвлөх байна. Тэгээ энийг яг миний зүгээс бол зөвлөгөө гэж бас хүлээж авах уу эсвэл одоо сургамж ч юм уу туршлага ч юм уу тийм ээ ийм зүйл гэж хүлээж авах та бүхэн маань өөрөө мэдээрээ тийм ээ. Яагаад тэгэхээр
би зөвхөн урд та бүхэндээ өөрийнхөө бизнес дээр гарсан туршлагаа одоо ингээ хэрэгтэй байлээ шүү, тэгдэм байлээ шүү гэдэг үүднээс бас ярьж хэлж байгаа гэдгийг ойлгоорой. Ингээд заримдаа үнэхээр бид нар бизнес ихэд бол маш их ганцаардах үе байдаг, хаашаа юу ихээ мэдэхгүй үед байдаг тийм ээ. Ийм үе яг танд байгаа бол энэхүү бичлэг маань жоохон ч гэсэн урам зориг ирч хүчийг өгөх болов гэж найдаж байна. Ингээд дараагийнхаа зөвлөгөөндөө бүгдээ хамтдаа. Дөрөвдүгээр өгөх миний том сургамж маань юу байсан бэ гэхээр бусадтай өөрийгөө харьцуулах. Та бусдаа өөрийгөө харьцуулснаар таны бүтээлч байдал, буур сэтгэлээр унах, улмаар бизнесээсээ гарах хүртэл шалтгаан болж идэг. Та өөрийнхөө эхлэлийг бусдын дунд хэсэгтэй, бусдын төгсгөл хэсэгтэй харьцуулаад ах юм бол амжилттай бизнесийг хизээж эрхэлж чадахгүй. Хэрвээ яг тухайн бизнесээ сонгосон л ах юм бол яг түүн дээрээ төвлөрөөд л өөрийнхөө бизнестэй л анхаарлаа хандуулаарай гэж хэлэхээр байна. Анх би английн сургалтыг хийх гээд эхэлж байхад бол маш олон өрсөлдөгчид нарыг харж ирсэн. Тэгээд энэ өрсөлдөгч нараас би юугаараа ялгарх вэ гэдэг бизнесийн менежменттэй өөрийнхөө Америкт суралцсан бизнес менежментийн чиглэлээр дээрээ үндэслэж байгаад сайн тодорхойлсны үндсэн дээрээс одоо ер нь манай англи хэлний сургалт маань амжилттай явагдаж байна. Тэгээд энэхүү сургалтаа явуулахдаа би зөвхөн л өөрийнхөө хийж байгаа зүйл дээр л анхаардаг болсон. Ерөөсөө өрсөлдөгч байна уугүй энэ надад хамаагүй, зөвхөн яг урдах ажиллаа л тэрэн дээрээ төвлөрөөл явж хахад бүх зүйл боломжтой байдгаа. Тэгээ харин бусдыг өөртөөгөө харьцуулах, өөрийгөө бусдад харьцуулаад эхлэхээрээ л ер нь хүн бизнесээ жоохон алдагдуулах гад байдаг юм байна лээ. Ингээд 5 дахь миний ойлгож авсан зүйл маань юу байсан бэ гэхээр хүмүүс туслах тусам чамруу мөнгө урсан орж ирдэг гэдэгт би итгэдэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ чи хүний амьдралд үн цэнтэй, хүний амьдралыг сайн сайхан болгож өөрчилсөн зүйлийг хийх юм бол ямар ч сан мөнгө чамайг дагаа явж идэгаа гэдэгт би итгэдэг. Тэгээд дараагийн 6 дахь зүйл маань болохоор мөрөөдөлтөө бай гэдэг зүйл байгаа. Би хүний амьдралд өөрчлөлтийг оруулах, сайн сайхан амьдруулахын төлөө юу хийж чадах вэ? Хүмүүс сайн сайхан зүйлийг зориулж хийх юмсан гэж мөрөөдөж байгаа хүнд бол мөнгө хизээж тасрахгүй гэдэгт итгэдэг. Иймээс би 2018 онд Америк сурч амьдрах боломжууд номыг бичиж байхдаа мөрөөдлийн өмнө мөнгө сүрдэг юм шүү гэж бичиж байснаа санаж байна. Хүн ер нь мөрөөдлөхгүй болохоор л мөнгөгүй байдаг юм билээ. Харин мөрөөдөлтөө хүний араас мөнгө дагж идэг. Мөрөөдөлтөө хүн болвол мөрөөдлөө биелүүлэхийн тулд хөдөлмөрлөж зүтгэж байдаг учраас хизээж мөнгөөр тасардгүй юм байна. Ингээ хүний амьдралд сайн сайхан зүйлийг бэлгэлсэн, зүйлийг хийх, эсвэл одоо хүндний амьдралд өөрчлөлтийг оруулсан тухайн хүний бизнесийг аврах зүйлийг хийж байгаа бол бид нар бусдын төлөө сайн сайхан зүйлийг хийж байгаа учраас таныг хүн болвол үнэлдэг, хүндэлдэг, хайрладаг гэдгийг бол энэ бизнесийг эрхэлж авах хугацаанд бас ойлгож авчихсан байгаа. За ингээд 7 дугаар сургамж маань юу байсан бэ гэхээр чамд дургүй байгаа, надад дургүй байгаа ч юм үзэн ядаж байгаа хүмүүс байх юм бол тэднэрт зүгээр л баяртай л гэж хэлэх хэрэгтэй гэж боддог. Яагаад тэгэхээр би тэр хүмүүсийн хэлсэн надад зориулж хэлсэн муу үгнээс болоод өөрийнхөө хүсэл мөрөөдлийг орхих ёстой, гээх ёстой гэж үгүй шүү дээ. Би зөндөө зүйл хийж бүтээх мөрөөдөлтөй байгаад нэг хүний үгэнд ороод тэр мөрөөдлөөс ухрах юм уу, шантрах юм уу, тгийхийг бол ерөөсөө зөвшөөрөхгүй, та ч гэсэн битгий зөвшөөрөөрөө тийм ээ. Анх намайг бизнесээ танилцуулаад Facebook live хийж байхад ганц нэг хүмүүс доор нь комментээр элдв янзаар бичтгэлээсэн. Би ерөөсөө тоодгүй байсан. Тэр нь ч зөв болсон байлээ. Хэрвээ би тэр хүний үгэнд шаналаад ингээ яваад исэн бол өнөөдөр өдөрт ингээд YouTube бичлэг хийгээд хүмүүст бизнесийн зөвлөгөө өгөө суухгүй байх байсан. Ингээ хүмүүстэй уулзж байхад, хүмүүс зөвлөгөө өгөө явж байхад бол намайг юу гэж бодох бол гэсэн айдаснасаа болоод бизнесээ эхлүүлж чаддгүй. Ганц Facebook live хийгээд бизнесээ танилцуулах зориг зүрх нь хүрэхгүй ийм олон бизнес эрхлэгчтэй болоод таарч байсан. Тэгээ зарим нь бол бизнесээс шууд гараад би ингэж чадахгүй нэ гэд харамсалтайгаар бизнесээ орхиод явж исэн тийм ээ. Тэгээд бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн бодлосоо болоод та өнөөдөр өөрийнхөө сайн сайхан амьдрах, элбэг хангалуун амьдрах, аяллаар зугаалангаа бизнесээ хийх энэ боломжуудаа ингээд алдаад байдаг шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгэхээр таныг үзэн ядж байгаа ч юм уу, тань дургуй ч юм уу, таныг муу хэлээд байгаа хүмүүс зүгээр л баяртай гэж хэлээд инээмсэглээд бизнесээ хийгэрээ гэж зөвлөх байна. Эдгээр надад тохиолдсон сургамж авсан 7 сургамж маань таны бизнес ч гэсэн хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэн маань бизнес эхлүүлэх хүсэлтэй, эсвэл одоо бизнесээ улам гой хөгжүүлж, өргөжүүлэх хүсэлтэй байгаа бол ямар ч төрлийн бизнес эрхэлсэн энэ 7 сургамж маань ямар ч entrepreneur бизнес эрхлэгч
тийм хүмүүст маань бол хэрэг олно гэдэгт маш их итгэлтэй байна. Тэгэхээр та яг цаг алдалгүй одооноос эхлээд зоригтой бизнесээ эрч хүчтэй хийж эхлээрэй гэж хүсэх байна. Би одоогоор бизнес менежмент, дижитал маркетинг менежмент гэж 6 сарын хугацаатай хөтөлбөр, мөн дижитал креатор гэдэг бизнесээ эхлүүлэх гэж байгаа, эсвэл бизнесээ үргэлжлүүлэх гэж байгаа хүмүүст зориулсан 2 сарын хугацаатай юм 2 төрлийн онлайн бизнесийн хөтөлбөрийг бол явуулж байна. Ингээд та бүхэн маань миний сургалт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, эсвэл надаас зөвлөгөө авах хүсэлтэй байвал видеоны доор байгаа description box байгаа линкүүдээр ороод, холбоосуудаар ороод танилцаад тэгээ надтай холбогдоорой. Энэхүү бичлэг маань та бүхэнд маань таалагдсан бол миний YouTube сувагт subscribe хийгээрэй. Мөн лайк дарж хэрэгтэй хүмүүст нь дамжуулаарай гэж хүсэх байна. Ингээд дараагийн YouTube бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай. Баяртай.